Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол улсын их хурлын гишүүн Г. Уян гишгээс 2025 оны 3 дугаар сарын 17-ны улсын их хуралд өргөн мэдүүлсэн өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох болсонд тооцох тухай хуулийн төслийн хэлэлцэх хэсэг асуудлыг хууль зүйн байнгын хороо 2025 оны 4 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ. Хууль санаачлагч одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар өмгөөллийн үйл ажиллагаатай хавсран эрхэлж болохгүй ажил албан тушаал эрхлэлтийн зохицуулалт нь өмгөөлөгчийн шалгалтанд орох хуульчийн эрхийг зөрчиж Монгол улсын үндсэн хуульд заасан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хязгаарласан бодит нөхцөл байдал үүсгэсэн байх тул иргэний үндсэн хуулиар олгогдсон эрхийг хангах зорилгын хүрээнд уг хуулийн төслийг боловсруулсан байх бөгөөд хуулийн төсөл батлагдсанаар хуульч нь өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн шалгалтанд орох хууль бус хязгаарлалт тавигдахгүй байх боломж бүрдэж хуулийн бусад зүйл заалттай зөрчилдсөн зохицуулалтыг арилгана гэж үзсэн байна. Хуулийн төслийг парламент цахим хуудсанд байршуулж иргэд олон нийтийн саналыг авч байгаа болно. Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үеэр улсын их хурлын гишүүн Б. Инх баяр хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаа талаар үг хэллээ. Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ өмгөөллийн тухай хуулийн зарим зүйл заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар хууль зүйн байнгын хорооны саналд үнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа.